Бэлэг цайхан өдрийн ямар амгалан айлтхий битүүний өдөр бүгдөө хамтдаа могоо жилийнхэн сэвийг ариусгаар ариун сайхан галынхаа ариусгалын дом зан үлийн дахиалгыг хамтдаа хийцгээе. Уламжил өв соёл ёс заншлаараа энэхүү ариун сайхан дом зан үлийг одоо шөнийн урд өдөр 7 хоногийн өмнө хийдэг байгаа. Ингээ бүгдөө битүүний өдөр хамтдаа хийцгээе. За ингээ бүгд галынхаа бэлтцийг ингээ бэлдээд тавцсан байгаа. За энэ бол 20,000 төгрөгөөр зарагддаг. Энийг маань хөдөөний сайхан малчин ард түмэн маань адлаг газрын сайхан гоё хомоолыг ариун сайхан хомоолыг түүжирж хийдэг байгаа. За ингээ галын багцсан дотроос хомоолоо гаргаад хомоолноосоо ингээ сайхан гоё нутаглаад тулгандаа хийнэ. Ариун тулгаа бүгдөө Монгол дарагчдынхаа хийсэн сайхан тулгыг авахыг бодоорой. Одоо урд зүгээс бас үйлдвэрийн тулгнууд их ирдэг болсон байлээ. Тэгээд дархтуудын маань хийж байгаа энэ хүү тулгнууд бол ганг одоо төмрөөр хийдэг ган тулга гэдэг чинь бас хүчиртэй. За багсан дотор маань ийм нарс мод байгаа. За нарс мод маань мэдээж хамгийн урт насалдаг мод байдаг. Тийм учраас амь насаа уртсаж батг байхын тухайд хийдэг байгаа. За мэдээж ариун сайхан хомоол маань ариун байх ёстой. Одоо баашистэй хомоол гэвэл юу галын ариун тахилга хийх мантай болно шүү дээ. Тэ бүр сэвээ ариусгах гэсэн биш бүр сэвдүүлэх юм асуудал гарч ирнэ. За ингээд бүгдөө энэ багцсан дотор маань ганг байгаа. Ганг бол 99 домын цаанаас домнож түүсэн ганг. Одоо ганг чинь өөрөө байгалийн ариусгалын ургамал байдаг. Тийм учраас 99 домны газраас домнож үүсэн. Одоо 99 төрлийн одоо хорлол байсан бол тэдгэрийг бүгдөө домнон сайхан ариусгах гэж байна гэж бэлэгшээл сайхан дотроо бясалгалан бодож хийцгэнэ. За аливаа сайхан бясалгалыг хийж одоо их ариун сайхан галынхаа дахиалгыг хийхэд та бүхэн маань сэтгэлээ ариун байлгаж гэр орноо сайхан цэвэрлэж ариун сайхан галын дахиалгыг хийдэг байгаа. Ариун галын дахиалгаар одоо галын бурхан зүүн урд зүгээс ирж буудаг 3-аас 5 настай хүүхдээр одоо буддагийн шишинд төсөөлөн тэгж буддын одоо галын дахиалга дээр гардаг байгаа судар номн дээр. Мэдээж тэнгэр үзэлтэй хүмүүсүүд маань бөө хүмүүсүүд маань галын тэнгэрүүд бас бууж ирж байна гэж бурхтууд бууж ирж байна гэж бас үздэг. Мэдээж галын бурхан маань маш олон дагуу сахиустайгаа бууж энэхүү сайхан ариусгалыг хийж өгдөг байгаа. Уламжил өв соёлоор эртээр үеэс ариун галыг эхнэр хүнж дахин, эр хүнж дахин, эр хүн гал эрчим нэрхтээ эхнэр хүн галыг анх олсон, галыг манагч байдаг. За ариун галын сэв ариусгаар өрх айлын эдийн засаг сайжран, эрүүл мэнд сайжран, гэр бүлийн харилцаа сайжран, ажил үйлс нь одоо эр хүнийх нь ажил үйлс дүүрэн сайхан дэлгэрдэг байгаа. Ариун гал сэвтгээрээ одоо өрх айл, өвчин зовлон ороогоод дээрэс нь хэрүүлийн бузар, одоо бүксний бузар, архины дэв гэдэг ингээд маш олон дэвүүд ингэж үүсдэг. Тэгээд ариун гал голомт сэвтгэхээр одоо гэр орондоо ингээд үр хүүхдэн тогтдгоо ханижлууд гадуур одоо өөр хүн эдэнтэй явдаг ч юм уу те түүнээс бүр одоо гэр бүл салах асуудлууд одоо тийм болж эхэлдэг байгаа. Тийм учраас та бүхэн маань ариун галынхаа сэвийг заавал гаргаж явах хэрэгтэй. Мэдээж гаднаас орж ирж байгаа бусдад хийсэн дом зан үйл, бусдаас ирж байгаа дом зан үйл тэ хараад дамждаг бүгд энэ ариун галын сэвээр ариусгаж гардаг байгаа. За ингээ галын багцсан дотор ч ингээд ийм 5 өнгийн хоргоо торгоо байгаа. 5 мах бодоо буюу галын 5 тэнгэрүүдэд бид нар бэлэгшээж галын бурхан одоо түүний дагуу сахиусууд хүн болгон харсан дарсан нутгийн уул усны эзэн лус цавдаг оршихуд агаа явж яадаг энерги оршихуу. Тийм учраас бид нар байгалийн гал эрчим энерги байглаас бид нар хоол ус ундрах байгалийн энэ бие маань бүрэн хамааралтай байдаг. Байгалийн гал эрчмийг сэвээр усгадаг. Эцэг эхийн одоо 55 цагаан эцгийн эхийн 44 цусан эдсээс 1% амьсгал эдгээр зүйлсээс энэ бие маань бүрдсэн байдаг. Тэгэхээр эцэг эхийн гал эрчим энерги буюу бидэнд одоо ингээд энерги орон зай явж байгаа тэднээс ирсэн сэвийг бас ариусгадаг байгаа. Өөрсдийнхөө гал эрчим энергийг сэтгэлийн гал, нүдний гал, итгэлийн гал
одоо сүнс сүлд хямраа бид нар ариусган сэвийг ариусгадаг юм хүү сайхан гоё уламжил өв соёлоор маань ариун сайхан гал боломтоо ингээд гэр бүлээрээ уламжил өв соёлын дээл хуцаа өмсөөд их дахилгаа сайхан хийцгээгээд бүгдөө хямар сүлд сүнс сүлд хямруудаа сайхан ерөөн гişиг буян надаалан дуудаж энэ галын ариун сайхан дахилгыг ингээд гэр бүлээрээ тахдаг юм уламжил өв соёлтой байгаа хамтаараа хийж байгаа. Энэхүү уламжил өв соёл ёс заншил маань өөрсдөө хийгээ сурчин бол өр хүүхдүүд маань дагаад цаашдаа нөгөө энэ ариун галынхаа дахилгаараа эцэг эхийн хийсэн дахилгыг дуурайж дахиад үеийн үед одоо уламжил өв соёлын маань түгээн дэлгэрүүлдэг ийм сайхан ёс заншил өвгдөөс маань өвлүүлэн үлдээжээ. За мэдээж энэ их галын дахилгыг хийхэд та ямар шашин шүтэж болно? Дотроо юу ч одоо ямар ч одоо шашин ямар ч бурхнаа шүтэж болно. Гол нь уламжил өв соёлоор таны өөрийн бие сүнс сүлд хямар сэтгэлийн гал нүдний гал итгэлийн гал эдгээр зүйлсэн галтаа цогтой хямартай гал эрчим энергээр ариусчиж таны ажил үс амьдрал дэшиж явдаг учраас таавал заавал ариун их галын дахилгыг хийж явах хэрэгтэй юм байнамаа. За ингээд энэ галын багцан дотор торгоо орсон байгаа. За ингээд ногоо өнгөө эхлээд сайхан бэлгшээчгийн одоо байгаль дэлхийг бэлэгдэж хийгээд байгалийнхаа одоо гişиг буяныг сэвийг ариусгаад гişиг буяныг далан дуудаж байгаагаар ингэж хийдэг байгаа. За тэгээд торгоо уучлаарай. Эхлээд улаан өнгөө галын бурхнаа бэлгшээж хийн галын бурхан одоо галын тэнгэрүүд дээр дагуу сахиусуудаа бэлгшээж хийн дараа нь одоо байгаль дэлхийнхаа гişиг буяныг далан дуудаж байгалийнхаа одоо таван мах одоо бэлгшээн байгалийн ногоон өнгөөр бэлгшээн хийдэг байгаа. За дараа нь шар өнгөө буйнаа тогтоон бэлгшээн гişиг буян одоо эд баялаг те мөнгө төгрөг эрүүл мэнд юу л гэдэг тэр бүгдийн буян хурааж ингэж шар өнгөийг бэлгшээдэг байгаа. За ингээд цаашдаа одоо мөнхөг тэнгэрийн бэлгшээж одоо хөх өнгөийг хийдэг байгаа. Цаашдынхаа амьдралын зам мөр бүх зүйл цагаан сүүн цагаан зам татуулж цагаан гэрлийн эрчим энергээр дүүрэх болтугай гэж өрөөж цагаан одоо хоргоо ингэж бэлгшээж хийдэг байгаа. За ингээд галын багцанд маань ингээд хоргоо маань орсон байгаа. За үүнээс гадна одоо бид нар буян сайхан малынхаа опшн болсон үүн дээрээ шар тосоо хийж өгдөг байгаа. За ингээд мачиг маань ингээд шар тосоо хийгээд айлын галын дахилгыг бэлтцээр ингээд бэлтцсэн байгаа. За ингээд буян сайхан малынхаа опшн болсон ариун сайхан шар тосоо буян гიშгээ тогтоон ингээд хийдэг. За мэдээж энэ сайхан гоё галын сайхан та унаараар дэвсэв арилж мөн дээрээс нь янз бүрийн бие энерги орон зайсан бол хооллогддог байгаа. За тэгээд үүнийхээ дээрээс бид нарын нөгөө нэг одоо 3 гэрчим сүүл одоо өвчнөөнийхээ уртлын бүдэрхийнээсээ 3 гэрчмийг бид нар хөтлөд хийдэг байгаа тий. За ингээд хий чинь ингээд дом маягаар хийж байгаа шүү дээ. За ингээд энэ дээрээ бүгдөө арц байгаа галын багцан дотор маань. За ингээд арцнаас бүгдөө хийж өгнө. Арц маань бүгдийг одоо сэвийн ариусгаж өгж байгаа. Яагаад арц маань ингээд ариусгаж өгж байгаа юм бэ гэхээр одоо бид нар худалдааны мах авдаг одоо дээрээс нь бас энэхүү бүх одоо юунд маань янз бүрийн сэв байсан бол дахилгын үеэр хийсэн сэв маань одоо хийж байгаа зүйлс маань ямар нэгэн одоо сэв байгаа л эдгээр зүйлсийн маань энэ ариун арц маань ингэж ариусгаж өгдөг байгаа. За ингээд дээрээс нь сайхан хийгээд за ингээд бүгдөө гал голомтоо мандамадраа за галыг гал голомтын их дахилга дээр хийхдээ одоо хин хийх гэж байгаа юм. Танаа гэрээ эзэн юм уу? Эхнэр хүн чинь хийх гэж байгаа юм уу? Хүүхд чинь хийх гэж байгаа юм уу? Хин ч хийж болно. Тэгэхээр тэр галын дахилга хийх гэж байгаа хүн маань гараа хоёр алгаа сайхан дээш нь өргөөд гурамтаа галын бурхан галын тэнгэрүүдэд талархан гурамтаа ингээд хүндэтгэлийг үзэж бүхэж одоо мөргөлөө. За ингээд дараа нь байгаль дэлхий одоо ижидээ болон уул усны эзэн ариун улсын оршихуунуудад бас талархлаа, баярлаа гэд хүндэтгэлийг үзүүлнэ. Ижи аавда төрсөн ижи аавда талархан баярлаа гэж хүндэтгэлийг үзүүлнэ. Ингэж одоо завтаа хүмүүсүүд нь боломжтой мөргөн ингээд бүхийгөө сайхан ингээд
хүндэтгэлийг үзүүлж болно. Хоёр гадраас сайхан дэлгээд. За ингээ гал болон тоо манд бадрааж ган тулгаан би бүхэл ёо. Сансан зурсан сайн үс болгон маань дүүрэн сайхан дэлгэрч явгээ. За ингээ таны ариун гал голомтны тахилга хэлэх чинь. За ингээ цэгмэд аавтай, норос өргөн ээжтэй энэ хоёрын эдэсийн дундаас дүрсэн гэдэг өөрхөн жилиг хэлнэ. Гişиг жаргал охин нь энэхүү ариун галынхаа их тахилгыг мандам бадраах гэж байна. За ингээ мэдүүлж юм та. Хэн галыг тах гэж байгаа юм тийм ээ. За ингээ сайхан гоё мэдүүлгээ хийгээд ингээд гал болон тоон би мандам бадрааж ган тулгаан би бүхэл ёо. Сансан зурсан сайн үс болгон маань дүүрэн сайхан дэлгэрч явгээ. Дүүрэн сайхан. За ингээд таны сансан зурсан ажил үс, эрүүл мэнд, эдийн засаг, тэ цаашдын чинь үр хүүхдүүдийн ажил үүс болгон ингээд дүүрэн сайхан дэлгэрч байна. ертөнцийн хон наран дэвэгдэж 9 үеэрэн утаа таслахгүй, уяа таслахгүй энэхүү ариун галголомтон ариусхан манж авч явна. За ингээд галголомт маань мандан бадарч ган тулга маань бэхлэгдлээ. За ингээд таны одоо 9 үеэрээ те одоо үнээс цааш цэгмд аавын маань үрсүүд үр ачзээ гэд хэдэн үеэрээ ариун галголон тооманж утаа таслахгүй одоо хоолунд бүхэл зүйлсээр элбэг хангалуун байж уяа таслахгүй ахан дус хорондоо өвтэй нартай байж бие биенийхаараа орж гарч явахыг үнэхүү бэлгшин ингэж өрөөж өгч байгаамаа. Галголом тоон би мандам бадраач ган тулгаан би бүхэл ёо. Сансан зурсан сайн үс болгон маань дүүрэн сайхан дэлгэрч явээ. Сэтгэлийн маань гал, нүдний маань гал, итгэлийн маань гал мандам бадран асангч байна, ариусгаж байна. Хурай. Галголом тоон би мандам бадраач ган тулгаан би бүхэл ёо. Сансан зурсан сайн үс болгон маань дүүрэн сайхан дэлгэрч явгээ. ертөнцийн хон наран дэвэгдэж 9 үеэрэн утаа таслахгүй, уяа таслахгүй авч явах болно. Ариун галголомт маань мандам бадарч ариусан бат бих болж байна. Хурай. Сэтгэлийн маань гал, нүдний маань гал, итгэлийн маань гал мандам бадран асаж сүнсүд хэмэр маань сэрж байна, ариусгаж байна. Хурай. За ингээд энэ ариун сайхан галголомтоор одоо байгаль дэлхийн энергийн уршиг маань цэвэрлэгдэж балын бурхан маань залран дагуу сахиусуудаа морилон дуун ирсэн байна. Галын тэнгэрүүдээс ариусхан дагуул одоо тэнгэрүүдтэй ангирэн ариун галголомтын маань сэвийг ариусхан өгч байна. Үеийн дээдсүүд маань ариун галголомтын маань сэвийг ариусхан өгч мандам бадран бэхлэж өгч байна. Эцэг эхийн маань ариун галголомтны сэв ариусгаж өөрийн маань ариун галголомтны маань сэв ариусгаж байна. Энэхүү их тахилгаар галголомт маань бат бэх болж мандам бадарч ямар сүд сүнс маань сэрж байна. Галголом том би мандам бадраач ган тулгаан би бүхэл ёо. Хишиг буян маань хур бороо мэт үеийн ус мэт асгаран нуур далаа мэт тогтон эд баялаг мөнгө тавар маань тогтож эрүүл мэнд аннас маань бат бэх болж байна. Хурай. За ингээ хүн болгон гэр бүлээрээ дэше алгаад илгээд ариун гал руугаа харан нүднийхээ гал, сэтгэлийн гал, итгэлийн галаа свэн ариусган их галын дахилгааны дөлөөрөө ариусгаж өөрсдийгөө хишиг буйнуудаа далан дудан хурайлан өөрсдийнхөө нэр ус жилэн гэлэн далан дудаж дотроо сайхан гоё баяр баясгалан бодон ариун галынхаа дахилгыг хамтдаа гэр бүлээрээ хийж сурцгаагаарай. За ихэнх галын дахилгаа одоо эхнэр хүн одоо сархад хийдгүй, эр хүн ариун галын дахилгаараа сархадыг хийж болно. Одоо яг энэ дээр нь ингээд нэг аяганд одоо малын огшин болсон
Монгол архиа ингээд энэ дээрээсээ ингээд эрэгтэй хүн тавьж байгаа бол хийн эхнэр хүн болвол дараа нь гадаа гарган одоо өргөл барьцуулган өргөдөг байгаа. За ингээ энэ их тахилга дотор ч одоо галын тахилгын багцан дотор арвай будаа байдаг. Арвай будаага авч гарan сүүтэйгээ цайныхаа дэжтэйгээ авч гарan дараа нь шив вина далан дутдаг байгаа. Гал голом тоон би мандан бадраач ган тулгаан би бүхэлё сансан зурсан сайн ус болгон маань дүүрэн сайхан дэлгэрч байгаа. Сэтгэлийн маань гал нүдний маань гал итгэлийн маань гал мандан бадарч сүнс сүлт хямар маань сэрж байна. Ариусгаж байна. Тэж дөрөөсөн ачиген дэтгэн харуулах завыёа тэнэгэхэн уурнамага тэнгэрэж минь шоршоо 도희름 간성 애주태미가 또 증후갱 어르셔 딩그레주민 무쇼고래 차렘 누든 누제레 산안 위를 옥샤되나 임미강 벗성 애주테니가 에데문 직산 흘러윤다. За ингээд та бүхэн маань өөрөөсөө ингээд сайхан ариун сайхан дууг те байгалийн дуу эцгийнхээ талаар сайхан гоё дууг дуулж болно. Тэгээд сайхан хурайлаад хурээ 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 ухээ 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 гэж за ингээд өөрөөр сайхан хурайлан дуудан сүнс сүлт хямраа сайхан сэрэн ариун галын гişиг буян танд ингээд дэлгэрэн буян заяа чин одоо дэлгэрэн тогтож байна. За энэ хүү ариун сайхан галын тахилгаар амь нас бат бих болж айл гэрийн галгалуудны сэвэр үсэж энэ сайхан утаа унаараар янз бүрийн одоо энерги орон зайгаал түүгийг хооллож одоо бас утаа унаараар цааш нь одуулан сарниулж явуулдаг байгаа. Тэгээ галынхаа энэ их тахилгаар та бүхэн маань гал руугаа сайн харан хурайлан дуудаж сэтгэлийн гал, нүдний гал, итгэлийн гал, сүнс сүлт хямруудаа сайхан сэрэн мандан бадраач асааж галтай цогтой болж явдаг байгаа, болдог байгаа. За ингээд ариун галынхаа энэ их тахилгын одоо үнсээр бас дон зан үйл дараа нь хийж болно. Одоо энэ тэнд явдаа буудал савнд хоногтой орд ирэн дээр нь булан дохоод нь өргөж болно. Хилам хэрүүл тэмцэл орж ирэх юм бол тийшээгээ ариун сайхан үнсээр нь одоо тий бүх юм одоо ариусан нүнс мэд алга боллоо гэн тэр хүнийхээ нэр мэрийг хэлэхгүй шүү дээ. Зүгээр л тэр оршихгүй сарнин алга боллоо гэж хэлээ. Тэгээд энэ ариун сайхан галын энэ сайхан үнсээр одоо энэ тэнд дом одоо яар шарх гарах юм бол домнож өнгөт арилдаг байгаа. Хомхоо долоох одоо чонон гүрүү одоо нэг ийм том том гүрүүтэй юм гардаг те энэ тэгээ илт үг гэх янз бүрийн юмнуудаа сайхан домнож болно. Тэгээд малынхаа бас нөгөө дэлэн хүүдээр гарч байгаа яар шархан дээр бас сайхан домнож сүүлдээ шар тустай болж байгаа бас домнож болдог байгаа. За ингээд ариун сайхан гал боломтой та бүхэн маань дахиад энэ хүү сайхан бүтөөний өдөр энэ гэр орныхоо сайхан сэвийг өөрийнхөө сайхан сэвийг ариусгаснаар энэ гал мөрөн жилдээ галтаа цогтоо бүх юм чи ариун сайхан болж одоо шин жаргандаа та шил тунгалаг мэт боллоо гэж өөрийгөө ариун сайхан боллоо гэж бэлэгшээн өрөөж өгнө өөрийгөө дотоод эрчим энергиэрээ. За
За ингээд ариун сайхан галын сэвэр танаа удам ур хүүхдүүд бүгд сайхан ариусан галтаа цогтоо хямртаа сайхан үр удмаараа сайн сайхан явж байгаа. За ингээд ариун сайхан гал өөрөөс сайхан гоё ингээд мэдээлүүдийг өгдөг байгаа. За ингээд ариун галын их тахилгаар галын бурхан маань одоо галын тэнгэрүүд маань дагуул сахустайгаа бүгд өөрөө тий байгаль дэлхийн уул усны эзэн оршихуунууд нь бүгд өөрөө байранда морилон залран буцлаа. Ингээд та бүхэн маань сайхан ариун галынхаа их тахилгаар өөрсдийгөө сэвийг ариусгаж хишиг буйнаа бас эд баялаг амнасаа бат их болголоо. Энэ гал морин жилийнхаа одоо эд хөрөнгө хураан авлаа гэж та бэлгшээн дотроо баясан хөрөн баяр жаргалтайгаар ариун сайхан тахилгыг хийнэ. За шөнийн ер нь бол ариун их тахилгыг бол 9-10 сар одоо байгаль дэлхийн гişиг буйнаа далан дуудаж жимс ногоо бүрэн ургацсан үр тариа үе их том сайхан өвчүүсүүлээр их тахилгыг хийдэг байгаа. За ингээд та бүхэндээ амжилтыг хүсье. Тэгээд ариун сайхан гал боломтойн дахиж уламжлалт өв соёл ёс заншлаараа гэр орныхоо сайхан сэвийг үр хүүхдүүдтэйгээ хамтдаа ариусгаж галтай зөвтөө хямртай одоо гал морин жилдээ сайхан шинэцгээрэй гэж өрөөлөг төвшүүлж өгье. За талархъя та бүхэндээ. Гал болон том мандан бадраач ган тулгаан бий бүхэлё. ертөнцийн хон наран дэвэгдэж 9 үеэрэн дүүрэн сайхан дэлгэр сайхан амьдрцгаах болтугай. Хүрээ. Монгол уламжлал өв соёлын ёс заншил маань үеийн үед үрийн үрд мандан бадарч Монгол улсын маань ариун гал ариун байж үеийн үед үрийн үрд мөнхөд мандан бадарч явах болтугай. Уухай! Монгол ирчүүдийн маань гал эрчимийн нэрийг өөдөө мандан бадарч галтай цогтой эх орондоо эзэн нэмшиг алхаж явах болтугай. Хишиг буйнууд нь догдох болтугай. Сансан зөрсөн ажил үсэн дүүрэн сайхан дэлгэрэх болтугай. Төр ус маань үеийн үед үрийн үр мөнхөд бат бэх байх болтугай. Хүрээ.